Орчин үеийн технологиг дундад зууны үед авчирвал юу болох вэ? Дундад зууны үед та зүгээр нойл сууж байгаа золгүйгээр амь насаа алдаж болох ус үед цаг үе юм. Дундад зууны үед одоо хэрэглэгдэх технологиудыг та аваачлаа хэмээн бодоход та хүмүүсийн боловсруулан гээрүүлэх агуу том даалгавартай явж байгаа гэсэн үг юм. Яагаад энэ хэлсэн бэ гэхээр та дундад зууны үеийн хүмүүсийн зан авир, шашинт толгоо мэдүүлсэн байдал зэргээс нь хамаарат шууд гадарлаж байгаа. Эсвэл таныг янз бүрийн технологиг сурталчилж эхлэмэгц шулам хараалч өрөөлч гэх байх вэ? Эсвэл тухайн үеийн эдгэшгүй одоо үед идэгдэг өвчнүүдийг очоод дэмжлэгвэл бас шулам гэх болов да. Дундад зууны үе бол 5-аас 15 дугаар зууныг хамарсан үе хэлдэг байгаа. Мянган түүхчдийн тайлбарлаж байгаа өнцөг нь өөр боловч эргээд нэг л үзүр дээрээ ирдэг. Баруун Ромын эзэнт гүрэн нуран улсаас эхлээд Константинополигийн уналт хүртэл дундад зууны үеийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үеийн сэгээтнүүд сонгодог үе, шин цагийн үе хооронд гацсан байсан тэднийг шашин сүмийг үнэлэхүүн нөлөөнд автуулан уналтанд оруулаад байсан үе юм. Тэгэхээр тэдний хувьд шинжлэх ухаан шашин хоёр нь айхтар том эсрэгцэл болж таарч байгаа. Хэрв энэ үед шинжлэх ухаан асар том ололтуудыг гарган ахиц дэвшил гаргах юм бол шашны толгой хүмүүс биеийг бүтээсэн бурхны алдарт талархах эсвэл байгалийн шинжлэх ухаан математик толд гарвал бурхны гараа гаргаж ирсэн бүтээл гэх мэтээр хошуурах үзье. Хэрвээ бид хизээч дундад зууны үед технологи шинжлэх ухаандаа ямар нэгэн олд амжилтгүй байсан бол өнөөгийн бидний хэрэглэж байгаа технологиуд хизээч бидний гар дээр ирэхгүй байсан биз. Та төсөөлдөө бидний орчин үед хэрэглэж байгаа энэхүү гар утсаа аваад дундад зууны үед ирлээ. Магадгүй хүмүүс үүнийг эргээр хүлээж аван нийгмийн хөгжил нэг шатаар ахина гэж бодож байхад утасны чинь цэник дуусахад та хаан цэнэглэх вэ? Хамгийн анх цахилгаан гихт зүйлийг олж илрүүлэн нээсэн нэгэн бол Бенджамин Франклин юм. Гэхдээ дундад зууны үед бол лав биш. 1700-д нээж байсан ч гэсэн 100-ыг дамжсараад 19-р зууны үеийн сүүлч буюу 1878 онд Лондонд хамгийн анх хэрэглэгдэж эхэлсэн. Тэгэхээр та утсаа цэнэглэх шаардлагатай гэж үзвэл тог цахилгааныг гаргаж авах хэрэгтэй болно гэсэн үг. Орчин үеийн технологи төр бартыг л та. Эрүүл ахуй байдлаас эхлэе. Манай Монголд хэрэглэгддэг бүр одоо хүртэл хэрэглэгддэг нэгэн модон жорлонг дундад зууны үед хэрэглэдэг байсан. Үүнийг гардероб хэмээн нэрлэх бөгөөд чулуугаар маш өндөр нарийнхан цайз бариад дээш гарan бицдэг байж. Тиймээс дотор нь задгаа байх ба эрүүл ахуйд үнэхээр муу байдаг. Эрүүл бус орчинд бактери ихээр ялгарх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн булчин задрах өвчин одоо таныг цагийн дотор алж чадахуйц тийм өвчин ихээр дарах болно. Тэгэхээр орчин үеэс бид очивол ядаж нойлын цаас хэрэглэх ариун цэврийн өрөөг нь зөвөр шидэж өгвөл хүмүүс нас орохоос урьдчилан сэргийлж чадах байх. Гэвч одоо иймэрхүү бизнес соёлтой хүмүүс Монголд их бий. Байгальтайгаа ойрхон амьдрмаар байвал заавал ийм нойлтой байх ёстой гэсэн ойлголт тооцогдсон шүү дээ. Байгаль орчинтойгоо ойрхон мөрлөө тав тухтай цэмбэр орчин бүрдүүлсэн хотгонууд Монгол улсад ихээр баригдах болсон. Үүний нэгэн адил таныг гэр бүл зориулсан төсөл болох G-Villa өнөөдрийн дугаарыг ивент гэж байгаа үлээ. G-Villa таны гэр бүлд зориулж бүтэв. За ингээд буцаад ярианд орцгоё. Тос өвчнөр дуусахгүй өвчнөн олон өвчин байгаа. Жишээ авах юм бол салхин цэцэг өвчин байна. Дундад зууны үед уг өвчнөр өвчлөгдсөний 33% нь нас барсан гэх тоон үзүүлэлт байдаг. Түүнчлэн вакцин 1796 оны хүртэл зохион бүтээж чадаагүй эсвэл эдгээр хүмүүсийг аварч чадаагүй байдаг. За ингээд дундад зуунд ирсэн та хэдэн мянган хүний амнаас эрсдэхээс өртсөн сэргийлж чадлаа. Вакцин ячаа шүү дээ. Тог цахилгааныг дундад зууны үед хийсвэр зүйл гэж итгэдэг байжээ. Тэгэхээр танд анхны тог цахилгааныг олж нээсэн хүн гих мэтээр түүхэнд дурсагдах боломж байгаа юм байна. Тэдний шинжлэх ухаан эрдэм мэдлэгээр гээрүүлж чадах цорын ганц юм бол та. Тог цахилгаан үүснээр шинжлэх ухаан технологийн хувьд маш олон олд дэвшлүүдийг гаргаж болно. Магадгүй бидний одоо амьдарч байгаа ертөнцийн юм байхгүй хэдэн мянган жилээр төрүүлчихсэн ч явж байгаа юм билүү? Re-explained. G-Villa таны гэр бүлд зориулж бүтэв.